Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж арилжааны банкнаас иргэд шинээр олох хэрэглээний зээлийн өөр орлогын харьцааг 45% хүргэж шинжилэн тогтоосон байна. Мөн арилжааны банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байх нөөцийн хэмжээг 1% нэмсэн байна. Монгол банкны эрхлэгчөөр наран цог томилогдсноос хойш анхны мөнгөний бодлогын хороо хуралдаж банкнаас иргэдэд шинээр олох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өөр орлогын харьцааны дээд хязгаарыг 45% болгон шинжиллээ. Ингэснээр хэрэглээний зээл буурна гэсэн үг. Харин ахмадуудын тэтгэврийн зээл авах хугацаа 36 сар болгосон. Энэ үеэр зарим банкуд хүүг урьдчилан авч байна гэж ахмадууд гомдол гаргасан байна. Харин энэ асуудлыг шалгаж өгнө гэлээ. Шалгаж байгаа. Гэхдээ нэр бүхий одоо яг 7 иргэнтэй холбоотой өргөдлийг бол Монгол банкны энэ шатын зав шалгасан байгаа. За энэ дээр бол одоо ямар нэгэн одоо банкуд аливаа зээлийн хүүг одоо уурчиж чаддгүй. Энэ бол одоо тодорхой журмаар зохицуулдаг учраас одоо тогтогдсон байгаа. Хэрэглээний зээл өсөх нь инфляцийг өдөх, бизнесийн зээлийг бууруулах, импортыг өсгөх, за ханш олон төгрөгийн тэнцэлт дарамт үүсгэдэг. Тиймээс дээрх шийдвэрүүдийг гаргасан гэж тайлбарлалаа. За 2025 оны 10 дугаар сарын инфляц 7.5% өссөн. Цаашид ч энэ онд инфляц Монгол банкны зорилттой түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Намд ор түвшинд инфляц, төгрөгийн үнэт. Тэгэхээр зээлийн хөвчтөр энэ бусад төгрөгийн үнэт нь бол үндсэндээ суурин инфляцийн түвшнээс тогтож байгаа. Тэгэхээр өнөөдөр бол манай улсын хувьд байгаа энэ инфляц өндөр түвшинд байгаа учраас бид нэр энэ инфляцийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээг л авч инфляцийг дунд хугацааны зорилттой түвшинд хүргэх юм бодлогын арга хэмжээнүүдийг бол тууштай авч хэрэгжүүлж байгаа гэж ингэж ойлгох ёстой. За энэ зорилттой түвшинд хүрсний дараа бол бодлогын хөв бууруулах, энэ зээлийн хөв инфляцийн түвшнээ дагаад буурах ийм орон зайнууд бий болох юм аа. Энийг бол ингэж ойлгох ёстой. Ойрын хугацаанд инфляцийн төлөв байдлыг харах юм бол сая оны төгсгөлд 12 сард бол 7.5% гарсан ч гэсэн хамгийн одоо чухал үе бол эрх хаврын нөхцөл байдлууд байгаа. Эхний хагас ингэж хэлж болно. Тэгэхээр энэ үед нийлүүлэлтийн шинж чанартай ч юм уу аль нэгэн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдолтой холбоотойгоор инфляц өрнөхгүй байх нь өөрөө цаашдаа энэ 26 оны төгсгөл рүү 27 он руу инфляц буурч Төв банкны зорилт түвшин рүү бол ийм тогтворч болцоог бүрдүүлнэ. Төв банкны шинэхэн эрхлэгч наран цогт Монгол банкны бүтэц зохион байгуулалтыг шинжилж зөв бүтээмжтэй ухаалаг зохион байгуулалтад оруулна гэдгээ өнөөдрийн хурлын үеэр мэдээллээ.